За Gildroft амтраа оруулж байгаа цуврал юмнуудын дараагийн дугаар цагтаа морил энэ удаа олонгууд бид нар Explosion биш Flash гэдэг нэртэй 43 долларын кейсийг задлж үзээд хэр ашигтай хэр алдагтай үзэж байна. За тэгээд затны үйлдэлээр хэлцээ. Gildrop нь Counter Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утас скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав зэрэг. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За бичлэг болгоны өмнө зааж өгөх ёстой нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр мэдээж яаж гивэд оролцох вэ? За гивэд оролцохын тулд тэгээд одоо Vault Balls системээр дарах юм бол депозит хийж ааш та энэ скинийг ингээд би сонгоод орлоо гэж бодъё. Гэхдээ хамгийн гол нь чи яах вэ гэнгүүт энэ чи CTS гээд одоо манийха промо кодыг оруулаад apply дарах юм бол манийх нь промо код ингээд чи төвчүүлж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чи юу гэдгийг депозит хийлээ. Тэгээ депозит хийнгүүт 20% бонус болон 50 цент чамд одоо үнэгүй өгнө. За тэгээд орчингууд одоо депозит хийжлээ. За жишээ нь $10 депозит хийлээ гэж бодъё. Тэнгүүт гивэс рүүгээ ороод CTS-гээд хайхад одоо ингээ миний бүх гивэд ингээ цуваад харагдчих байна. Тэнгүүт одоо $10 депозит хийсэн тохиолдолд бүхэл бүтэн 30 хоногийн турш одоо $10-оор бүртлэх одоо бүх гивэд чи үнэгүй орно гэсэн үг. Жишээ нь одоо энэ гивэ рүү ингээ би join дараал орчих жоо гэсэн үг. Би өнөөдөр депозит хийгээгүй ч гэсэн одоо өмнө депозит хийсэн болохоор ингээд гивэд орчих жоо гэсэн үг. Кодо итчүүлээгүй ч тэгээд одоо манийха гивэс нэг юм хүлээх авахсаа ямарч боломжгүй гэсэн үг. Тэгээ яг одоогийн байдлаар бол $30,000 гивэ байна. Окей, бичлэнд орцгаая. Flash $43. Boom. Хамгийн үнэтэй нь бол Butterfly л доор. Өмнөх кейс бол хамгийн үнэтэй нь бол илүү хямдхан кейс байна. Өөр нь бол надаа энэ Battle кейс бол нэлээд таалагдж байгаа. Манийха баланс өсөөд байгаа хамгийн амар нь. Кейс Battle-тай ялагдсан мөртлөө өсөөд амар сонирхол өсөөлөлээ. За лоор унах магадлал тэгэл 14. За энэ кейс надад нэг хонд таалагдахгүй бол байна. Үзье. Зүг задлахад бид нар $4,300 үрэх юм байна. Сая ашиг ичж байгаа байна. 2 3 15 20 25 30 38 анзаархад гэхдээ хямдхан хотнууд унах магадлал нь өндөр юм шиг байна. 40. Нэг сандгаа тавил 40. Окей. 45. 50. 50 задлсан $2150 үрсэн алдагдaltaй байна. Окей. 55. Жав. 65. 70. 75. 80. 95. 95. За ямар амар алт ба. Тэгсэн буцааг олчтоо. Ингээ 100. За тэгээд $4,300 $3,054 болж байна. Өөр нэлээд алдчихлаа. Bad case boys, bad case. Энгийнээр задлах. Joker модоор задлангууд нэг үнэтэй биш баг. Тийм байна. Хамаагүй өвдөх юм байна. Өмнөх кейснүүд ч нэлээд үнэтэй байгаадсан. 5.5% магадaltaй. Энийг хэрвээ бид 20 задлах юм бол $12,940 за үрнэ. Гэхдээ би бол эндээс 2-ыг авчлаа санагдах. 20-ыг задлахад нэг бол батлахад тоо үнэтэй. 2 унчул яндаа штэ. За 55% магадл. Skeleton fade on Joanne стил алдагдал юм байна. Мэн level агч байх юм. Жижиг анимашн. I got my butterfly. Өдөөтэй зориулахаар унсан. Энчнээс 3-оор чинь 9600 хүртсэн. Одоогийн байдлаар ашигтай. Энд ч бол болцсон зөв. Гэхдээ та нарын өмнөөс би турч өгч байгаа үзэж байгаа контент хийж байгаа учраас хоёр дахь butterfly авахын тулд дарсан. Байсангүй. Гэхдээ Bayonet Gamma татлаар авлаа. Ашиг ич чам шүү. 20 задлаад $12,940 үрсэн. That's good. Joker мод нь дагуул санагдлаа. 5.5% гэж нэлээд их хөө. За стандартаар нь энэ кейсийг одоо battle кейсийг одоо баталчлаа одоо сайн муу гэж шалгана штэ хэдүүлээ. За battle кейс нээсэн. Сая унсан юмнуудаас нь giveaway-нд хийчих хэсэг байна уу?
Оо зүгээр л юу л дахиад 3 giveaway задарч байна. Хүү болоод байна. За нэг $100 giveaway хийчмээр байх юм. За $200 нь л хийч дөө. За нэг яч та хурдан задрахаар хийч дөө. $5 болох хаа $4 юм байна. За ингээ giveaway хийсэн case battle юу болж байна? Цөм усулсан айл хэр авах нь 50% байшиг гэж байгаа юм байна. Ер нь бол мяа авсан байна. За манад одоо код орж ирсэн. Сая айлт код юу байсан? Том айлт байгаа юм байна. Нэг авъя. Boys. Ер нь бол Gat Nice-нууд л унаад байхад ер нь бол давгүй авчих واخа. Тэр Butterfly урах магадлал нэлээд бага байсан шүү дээ. Тэр ер нь Gat-нууд л унаад байхад те. Flip Aftronic that's good. $269. 6 эксэлж байна гэс. Айлт нөгөө Gat-нууд нь 3 хэмтхэн гол дунлаа. Хэмтхэн ч бас биш юм байна. Яг үндэ бол эвгүй голдод байсан байна. Энэ кейсний онцлог нь юу юм байна л да, юу гэдэг нэг юм тэ хамгийн үнэтэй юм унах магадлал нь багч гисэн юу гэдгийг 43 задлаад нэг 5x их юмнуудынхаа унах магадлал нь хөндөрлөв юм байна. Одоо энэ жижиг одоо $200 авто бэлинууд унах магадлал нэлээд хөндөрлөв юм байна. Сонирхолтой кейс байна. Гэтэ I like Max Wins man. 2 кейс батал хоёулыг нь ялагдчихлаа. Тэгэхээр Joker модон дээр авчвал гоё л байна. Cyber group шал танихгүй, ер нь баахан танихгүй ботнуудтай л үзэж байна. Nyokl манайч гуглчихгүй бол мань явна эвгүй хаа. Scribe энэ ч илүү юм ургааж байна. Гэхдээ манайх бол нэг илүү утга унгааснараа л дав авчлаа. За гоё хэлсэн. Гараа сайн бол барай сайн. Ингээ 5 утга унж байна. Okay. More please. Oh my god. 6 голд. 2 max win. За манайх бол мэдэн зөрүүгөө барьсан. 2500 орчим долларын зөрүүтэй байгаа юм байна. 6 гол унж байна. Yes, 2500 долларын зөрүүгөө бариад. Бүр холдсон баха. 3000 болгосон. Энэ case battle-ыг аваад амар давгүй авах гэнэ. Yes. Ямар ч 2x баталгаад олчлаа те. Yes, 2x баталгаад олчжээ. And more. That's good. 2x жоохон давуулаад авч байгаа юм уу? Яг 2x шүү дээ. Okay. Joker модон дээр ялцсан. That's good. Одоо нэгсэнд өмнөхөө ялц учраас бид энэ case battle-ыг бол ерөнхийдөө үнгүй хийж байгаа. Тэгээ ялчвал бүр net profit. За гоё хэлж ин да. Гоё байна да. Bad spin. Okay. Хамгийн үнэтэйгээс нэгт хоёр дахь нь унсан. Зөрүү нь бол $1000 байна. Айл авга авсан. Айл 2 butterfly унаачлаа. Waffle scribe do something. Чи мэлэн л ашиг хийж барах. Ямар хол зөрүүтэй гадна. За fade аваа жоохон нөгсөн. Жоохон л нөглөө 4500 орчмын зөрүүтэй. За энэ бодлоо олчжээ boys. Гинтл 2 butterfly орж ирдгүүл юм бол ер нь бол 6000 зэрэг барих боломжгүй. Айл бидээ авах нэ. Энэ бас айл 2 ихсэлчлээ. Энэ балт кейс нь юу давгүй мэн үү? Энэ бол балт кейс бүгдээрээ таалагдчих. Айл бас 2 ихслээд авлаа. Тэ эцсийн дүн дээр гэсэн доо энгийн зуг задлахтаа алдсан болон 2 батлан дээр л алдагдал тэрийгэл алдчихж байгаа юм байна. Ер нь бол кейснүүд л мэдээ алдагдлаа. За тэгээ дараагийн бичлэгээр явуулъя. За зүгээс нь байлаа. Кик Монголд нэгдсэн шүү. Тэгээ кик орж ирсэн юм зэрэг за. Бай.